Нийгмийн даатгалын сангаас 381.8 мянган тэтгэвэр авагч арилжааны Арбан банкар дамжуулан тэтгэвэр авч байна. Нийт тэтгэвэр авагчдын 60.4% буюу 230.8 мянган тэтгэвэр авагч арилжааны Арбан банкнаас 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг жилийн 18% хүүтэй 36 хүртэлх сарын хугацаатаагаар зээлдэж авчээ. Харин нийт тэтгэвэр авагчдын 8.1% буюу 30 мянган тэтгэвэр авагч нь Хаан болон Төрийн банкнаас 6 хүртэлх сарын хугацаатай сарын 0.25%, жилийн 15% хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээл авсан байна. За тэгвэл энэ сарын 16-наас эхлэн Хаан болон Төрийн банкнаас 12 хүртэлх сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээл авах бол сарын хөв 1%, жилийн 12% болгож 3%-аар буурууллаа. За ингэхдээ сарын тэтгэврийн 80% нь зээл олгож, үлдсэн 30%-ийн тэтгэврээ тэтгэвэр авагч сар бүр өөр авч байх боломжтой болж байна. Та бүхэн мэдж байгаа тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 2 янзын хүүтэй байгаа. За нийт тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацаа нь 2 жилийн хугацаатай бол хүү нь жилийн 18%. Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацаа нь 6 сарын хугацаатай. Ийм хугацаатай зээлийн хүү нь жилийн 15% хүүтэй бол байна. Энэ тэтгэвэр барьцаалсан энэ хоёр арга хэмжээс харахаар ахмадууд бас хугацаа нь урт ийм тэтгэврийн зээлийг бас сонирхдог ийм асуудлууд бол байна. Хугацаа нь 6 сар болоод жилийн хүү нь 15% байхад нийт тэтгэвэр авагчдын 8% нь энэ одоо тэтгэврийн зээлийг бол авсан байна гэж. Тэгэхээр ер нь ахмадууд бас урт хугацаатай тэтгэврийн зээлийг одоо сонирхдог нь үүнээс бол харагдаж байгаа маа. Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэж байгаа хүрээнд нь бол Монгол банкны хувьд бол энэ санхүүгийн бүтээгдэхүүн хүртээмжийг нэмэгдүүлэх энэ чиглэл бодлого бас үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагын хувьд бол дэмжиж ажиллах зайлшгүй дэмжиж ажиллах нь зүй ёсны зүйл бас болж ирж байгаа. Түүнчлэн өмнө нь зээлийн хүн өндөр, мөн эргэн төлөлтийг 100% тэтгэврээсээ төлдгөөс болж зээл авсан ахмадууд огт орлогогүй болдог байсан. Харин одоо 3%-аар бага хүү төлж тэтгэврийнхаа 30% гар дээр авах боломжтой болсныг ахмадууд баяртай хүлээн авч байна. Зээлээсээ орлоо явдаг шүү дээ. Төрийн зээлийнх нь хөөний өрөө хэд байж байгаа? Өндөр шүү дээ. Одоо тэгэл сая төгрөг авлаа гэж бодоход би сая 144 мянгаыг авлаа гэж бодоход дөнгөж сая 25 өгөөд босны зээлийн хөөгөл авчиж байгаа шүү дээ. Хүүрхгүй бол хүний амьдрал хэцүүдэн шүү дээ. Зээл түрээсийн баяр хоёр л энэ улсуудыг яваад өнөсгөл яваад байгаа шүү дээ. Тийм учраас зээлийн хүү буруу сайн л гэнэ. Энэ зөв 3%. 3% гэдэг чинь хэд байдгийг 800 мянган тэтгэвэртэй хүний 3% гэхээр ч хэд байх вэ, тийм ээ? Ийм байна. Нийт тэтгэвэр авагчдын 92% нь Хаан болон Төрийн банкар үйлчлүүлдэг бол 8% нь бусад арилжааны банкар үйлчлүүлдэг. Тиймээс Хаан болон Төрийн банкнд хэрэгжиж эхэлж байгаа бага хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээлэнд дээлих тэтгэвэр авагчид хамрагдах боломжтой гэж үзжээ.